Монгол улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн өнөөдөр тохиож байна. Хэвлэл мэдээллийн салбарынхандаа Ойн баярын мэндийг Можо Ай мэдээллийн агентлагийн зүгээс дэвшүүлж байна. Энэ оны 1-р сарын байдлаар Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө нэмж 5 байр ухраад байгаа юм. Монгол улс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн шалгуур болох улс төр, эдийн засаг, хууль тогтоомж, нийгэм, аюулгүй байдлын нийлбэр үзүүлэлтээр 2021 онд 180 улсаас 68 дугаарт ирэмблэгдэж байсан бол өнгөрсөн онд бүх үзүүлэлтээр огцом хурц 109-д ирэмблэгдээд байгаа юм. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллага өнгөрсөн хугацаанд дэлхийн тэр дундаа Монгол улсын хэвлэл мэдээлэлд үг хэлэх эрх зүйн чөлөөт байдалд санаа зовниж буйгаа илэрхийлж ирсэн. Учир нь Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ил тод биш. Хувинч бай, төрийн өмчөдч бай Монголын ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл засгийн газар, төр, улс төрийн намтай холбоотой гэдгээ харуулдаг. Хэвлэл мэдээллийн бие даасан үйл ажиллагаа явуулах боломж улс төрчдийн дарамт шахалтаар хязгаарлагддаг. 2024 онд 180 орноос 104-р байр руу ухраад байсан бол энэ оны эхний байдлаар нэмж 5 байр ухарсан үзүүлэлт гарсан нь хэн бүхний анхаарлыг татаж байна. Тус байгууллагын статистик үзүүлэлтээс харуул 2020 оноос хойш 5 жилийн дотор манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө бүхэл бүтэн 41 байраар ухарсан нь харамсалтай. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхан маань үндэсний сэтгүүл зүйн энэхүү өдөр хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөндөж эрх зүйн орчноо сайжруулах тал дээр анхаарах нь зүйтэй болов уу? Мэдээ хүргэлээ.